Сүүлийн 3-4 жил их хэмжээний үер болж маш их шүүмжлэл асуудлыг дагуулж ирсэн. Сэлб голын татварын гүүрэн дээр бид нар бол байрлаж байна. Бүтээн байгуулалт үерийн хамгаалтын байгууламжийн ажлын одоо явц хэр явж байна, асуудлууд юу байна гэж ирж байна. Өнөөдрийн хувьд түс цааны угсралтын ажил маань нийтдээ 95% явж байна. Энэ сарын 30-ны дотор түс цааны угсралтын ажлыг ерөнхийдөө дуусгаад голын тохируулгын ажлыг бид нар 50% дуусгахыг зорж байна. Нийтдээ бүх ажлуудыг 8 сарын 30-нд дуусгаад улсын комисс хүлээлгэж өгнө гэдэг календар засаг график гаргаад төлөвлөлөө явуулж байна. Тэгшинтх тогтолцоог хийж өгч байна. Байгалийн голдролыг тэгшинтх болгоод хоёр ханыг бол босоо ийм ханаар хийж өгсөн, ийм шийдэл маань гарч өгсөн гэдэг хэлмээр байна. За энэ эсхийг яагаад сонгосон бэ гэхээр 2 жилийн өмнө зүүн талын айлууд бол тэр чигээр усан давтагдсан. Хүүхдийн парк хүртэл усан давтагдаад тэр үед бол энэ хавийн айлуудын амьдрал бол нэг сар зогссон тийм байдлыг үүссэн. Хамгийн эрсдэлтэй эцэгтэр бол хийж байгаа л ийм байгууламж байж байна. Бидний хувьд ганцхан энэ 700 метрийг шийдэггүй. Бид нар дам дожгийн гүрнээс туул гол нийлх хүртэл 21 км уртын дагуу төлөвлөлт ажлын зургийг хийж өгсөн байгаа. Тэрний 0.7 км-ийг бол зургийн дагуу энэ нэг жилийн хугацаанд хийж хүргэх гэдэг. Яагаад ингэж хийсэн бэ гэвэл үер болоход хажуучаа хайлж энэ байшингийн суур болон хүний эд хөрөн гэмтээхгүй тул үерийн усны тооцоололоороо секундэд 159 м3 хөндлөн огтол дээр ус урсаж ирэхэд байгууламж маань барьж дийлэхээр ийм инженерийн тооцоололтой хийсэн байж байгаа. Тэгэхээр яг тэр зориултаар хийсэн учраас ийм өргөн өндөр хийж иргэдийн маань цаашаа үерийн усанд аюулгүй Улаанбаатар хотын дэд үтцүүд дээрээс аюулгүй байхад буян компани замын хэсэг болж байгаа. Энийг сүүлд хийхэд өмнө байсан шорон замаасаа илүү доошо төвшин унгааж сухаж гүрний доогоор гарахын тулд доошо замын төвшин унгаацнаасаа болоод хажууд байсан годынхоо төвшнгөөсөө ингээд доош унтсан. Үер болохоор далангаас сэтэлж хажуучаа энэ зам руугаа ороод замаасаа дамжаад энэ хажуучаа барилгын суурьуд руу ороод идэг ийм асуудлууд байгаа. Тэгээд хот дотор өөрөө ус урсж байгаа юм дээр нэг инженерийн байгууламж зам байшин ихээр хүмүүс тэр хэсгийнхаа өндөрчлөлтийг ингээд эвдчихэнгүүд тэр хэсгээр ус тогтоод байдаг ийм асуудлууд байна. Намцсан хэсгээр л хүмүүсийн сонирхол татаад энэ их өндөр гэж харагдаад байна л да. Хойд өдөр харах юм бол тэр яг эрэгтэйгээ чадвар болчихж байгаа шүү дээ. Мөн адилхан урд өдөр маань тамтайгаа чадвар болчихж байгаа. Натурын эндээс гол руугаа гадар дугаар усны урс байгаа байхгүй юу? Барьчихаар энд нөгөө усны урс нь хаагдаад энэ байшингийн хөрсрийн төвшин нэмэгдээд байгаа. Тэгэхээр бид нар энд бол зориултын хоолоонууд хийж зурган дээр тусгацсан байгаа. Тусгацсан байгаа. Одоо түшид цааныхаа дундуур шүүрүүлэх системүүд байсан шүү дээ. Тэр хоолоо маань яг үхээр усны төвшин үер болоод ихсэн гутал нь цаашаага урсахгүй тийм хагталтай хаалт байна. Цаанаасаа наашаа орж ирэхдээ чөлөөтэй урсгаад тийм нөхцөлтэй. Байшин барьчаад яг харахгүй энд нарийн цусан голдрол үүсгэж ядсан шүү дээ. Эсвэл байшин буулахгүй, эсвэл чи цаана хийх үү гэдэг энэ дээр л шийдэл гаргах гэд хүндрэлтэй байсан. Энэ барилгуудыг бид нар одоо бол буулгаж чадахгүй. Хамгийн их хохирсон хүмүүс бол энэ байшингийн хүмүүс байгаа шүү дээ. 2023 оны 7 сарын эхээр. Одоо байшингийн хүмүүс маань зогсоол хийсэн. Бид огцуулаад явган зам хийх гээд байдаг тийм ээ. Энэ аж ахуйн нэгж өөрөө дураараа ийм төлөвлөлтийг хийж чадлаа байна. Явган зам дээлтэй Улаанбаатар хотод бодож одоо төлөвлөлт ажлуудаа хийндэ тийм ээ. Эдгээр бол ингээд бүтэн зогсоол хийсэн баг шиг шүү дээ. Энэ дураараа ингээд шийдээд байгаа маань Улаанбаатар хотод хамгийн харамсалтай жил байна л да. Ирээдүйд явган одоо хүний явах боломжтой талбай болоод тодорхой хэмжээс энэ зогсоолын бас одоо байгаа төлөвлөлтүүд одоо өөрчлөгдөнө гэж харж байна.